Хэдүүлээ нэг ээлж TikTok challenge хамтдаа хийцгээе. Миний бүтээгдэхүүнүүд хідэн даралт байхыг цаанаасаа тааруулж өгнө гэсэн үг. За хамгийн ихний бүтээгдэхүүн бол primer. 3 даралт окей. За би болохоор энэ primer хэрэглэн жигшүүлэгчтэй, арсны сэргээгчтэй. 1 2 3. Англи консоль хэлээ. Зэдак. Foundation. Юс арайчтэй. Гарын дээр шууд авчи. 1 2 3 4 5 6 7 8 9. Чана. Энэ крем надад ерөөхдөө 2 тусал хангалттай байдаг заяа. Юу. Ямар амар юм. Яна. Oh my god, би тас бүрхээ даам уу? Гэтэ азар юм мат крем биш. Маш шингэн крем. Амар их зузаан төрсөн гэсэн амар хайтаа харагдаад байна. Камерын дээр. Өдөртөө гэсэн. Шингэн крем тулаа. Гэсэн баслаа. За бронзер. One pump шахдаг сүүдэр байхгүй. Шингэн тосон сүүдэр гэвэл ийм сүүдэр. Гэхдээ ганцхан гэхээр бинчэн ингээ авах ганц ингээ авчи. Спонжор аваад сүүдэрнүүдэд авчи. Одоос. Имэрхүүл сүүдэр, бахан сүүдэр тавигдах юм байна. За дараагийнх нь blush. 6 памп. Тэгэхээр энэ дээр 6 удаа ингээ авчи. 1 2 3 4 5 6. За болчлоо одоо консилер. Яа, консилерээр хацар өнгөлөгчний араас тавиад байгаа. 10 гүнэ. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Энэ удаарчлахаар хаачиж бас тийм зузаан өтгөн биш. Гэхдээ бүр хангалттай сайн үүд ардаг. Одоо ингээд энэ хоёрыг харьцуулах юм бол ингээд бүр фильтрчсэн юм шиг болгочихж байгаа. Powder 2 памп гинэ. Памп powder ашиглалаа. 2 гэхээр 2 л ингэж болох юм шиг. Бас нэг баг тавьчих юм байна. Оо. За 2. Вау. Брайтан болоод байна. Амар кремсэн ч гэсэн. За дараагийнх нь сормоос нь бодог. 8. Нэг нүдэнд 4 гэсэн үг шүү. Хөтгөрүүлэгчтэйгаа, уртсагчтайгаа, уртсагчтайгаа нь бодчих. 1 2 3 4. За сүүдлийнх нь уруулын бодог lips. Сэргээрээ байсан байна. Гэтэ одоо өнгөрсөн. Уруул 8 памп байсан байна. Яагаад сая энийг ерөөсөө ингэж чагсааж байгааг нь хараагүй ингэ дээрээсээ гарч ирснийг л хараадсан юм бол. Ямар тэнийг хамгийн ихэнд нэг тоо гарцсан байсан юм байна. Тэр 5 гэж гарцсан байсан юм байна. Тэгмээ би араас нь нөгөө foundation-ы 3 гэж яхад нь шууд ингэ нэг доошоо зүүцсэн гэсэн. Би 8-аар явчих заяа. 1 2 3 4 5 6 7 8. Өөрхөдөө би ингэж 3 шахалтаар foundation-ы кремийг хэрэглэх байсан чинь 9 тусал foundation нүрэндээ ингэ шавцсан сууж байна за. Тэ адилхан яг ингэ зүг явж ингэж бодсон юм байна уу? Эсвэл энэ одоо яагаад ингэ тэнхтэд хажуудлын тоон гараад тах ингэ тэнийг мийг юм гэж бодсон та нар. Гэтэ бас сонирхолтой. За ингэ суур бодолт маань эмх болсон байх шүү. Баяр таа.